нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас удаа дараа гарч байгаа шийдвэрүүд худалдаа эрхэлж байгаа, жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсрээ бол халтах, тэдний эрх ашигыг үл тоох, мөн судалгаагүйгээр зөвхөн нэг сэтгэлийн өөрлөөр асуудлуудыг гаргаж тавьж нэг юм шийдэж байгаа нэртэ цаана байгаа бүхэл бүтэн том бизнесийн ертөнцийг харахгүй байгаа үйл явц удаа дараа гарч байгаа маа. Түүний нэг хэлбэрд нь бол энэ түгээлтийн гаргасан 70 дахь тогтоолын асуудлыг хэлэлцсэн л дээ. Тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга руу аль биесний санал явуулсан байгаа. Нэгдүгээр судалгааны ажил хийгдэг байна. Хоёрдугаарт бол одоо энэ үйлчлэгээ худалдааны бизнест гарч байгаа технологийн өөрчлөлтийг огт ойлгоогүй байна. Мөн түнчлээ одоо технологи өөрчлөлт нь одоо орчин үеийн худалдаа бол түгээлтний гол нь тогтдог болсон. Хуучин бол бараата хүн ч юм уу дэлгүүртэй сүлжээтэй гол ш одоо бол худалдаа бол түгээлтээр явагддаг болсон. Хуучин бол 6600 дэлгүүр хоршоо Улаанбаатар хэмжээнд гэхэд. Тэгэхэд энэ дэлгүүр хоршооныхон бол хуучин 6600 машин очиж бүх бараа таваараа авдаг байсан бол одоо эсрэгээр нэг 2000 машин л явж байгаа. Нэгэсэндээ бол тэр 6601 цэгийг түгээлт гэдэг маш хүнд асуудлыг энэ үйлдвэрлэгч нар энэ бөөний цэгүүд өөрсдөө шийдэд өгсөн байгаа байхгүй. Тэгээ энэ орчин үеийн худалдаа бол e-commerce руу очиж байгаа. Худалдааны гол асуудал түгээлт логистик. Энэ асуудлыг компаниуд бол өөрсдөө шийдээд, өөрсдөө хөрөнгө гаргаад, өөрсдөө GPS суйрлуулад бүх технологи юм хийгээд явж байгаа процесс хажуугаар эрдэнэ төлөөлөгчдийн хурлын юмхөө цанд оруулж ирж байгаа цаад ертөнцид юу болоод байгааг ойлгохгүй байна. Тэгээ одоо бол замын гацааг байхгүй болох нэрийн дор хийж байгаа боловч эсрэгээр энэ бол ялангуяа тэр бичил худалдаа хийж байгаа улсуудад маш цогцолтуулж байгаа. Тэгвэл ажлын бус цагаар өглөө үүрээр ч юм уу шөнийн цагаар тэнд бараа түгэн тэр бүх дэлгүүр ажиллах хэвээр хүлээж авах хэвээр тэрний зардал санаа хэн гарах юм. Хоёрдугаар шөнийн цагаар өглөө үүрээр явж байгаа хүмүүсийн тэр ажлын цагийн уртсан хөлсийг хэн төлөх юм. Гэх мэтлэн бол зовлон байдаг. Харин эсрэгээр би эрдэнэ төлөөлөгчдийн хурлын гишүүн төлөөлж байсан бол нэгдүгээр игнээг бол түгээлтийн машинууд өгөх хэвээр. Ер нь өдрийн цагаар сул зогсолт бол явагдана гэдэг. Тэр нэ цалин өгч байгаа шүү дээ. Ихтер бол одоо нэг том машиных нэг 10 прус нь л хуваагдана да. Одоо прус гэдэг юм одоо нэг хот улмал ажил төвхтэй болно л гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрт нь бол яг ингээс нэр замын төвжирлийг саадуулах уг нь 2000 машин л асуудал байгаа ш. 20,000 нь бол буруу тооцооны асуудал байна. Гэтэ энийгээ буцаж харах байлгүй дээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал даргуй гишүүд хэлэх бид нар бол дипломатисаар саналаа явуулсан. Яг манай тэргүүлэгчдийн хурал дээр бол харин нэлээд бүр хатуу шийдвэртэй тэмцээх гэсэн санал гарсан шүү. Нэгдүгээрт нь бол түгэл хийж байгаа машин талбай дээр авч орхиё гэжсэн. Нийслэлийн захиргааны байгууллагыг тойрвол. Хоёрдугаарт нь хэрвээ бид нэр ингээд ажил их болцоогоор хангахгүй байгаа юм бол түгэлт өгөх явууч. Өөсөө 7 хоногт уучлаарай 1 сая гаруй хүнтэй хэрэглэгч нар өөрсдөө дэлгүүр ажиллахгүй л гэсэн үг шүү дээ. Тэнд шинэ бүтээгдэхүүн өгөхгүй бай. Гэх мэтлэн маш тийм хатуу шаардлагуудыг тавьж бүр ийм аргаар тэмцэе гэсэн асуудал тавьсан шүү. Харин энэ тэмцлийг бол бид нэр бол арай жоохон зөөлрүүлж, жоохон судалгааны маягтай харилцан ажиллах асуудлыг хийгсэн. Тэгээд манай нэг тэргүүлэгч бол аль биесрээс амар баясгалан баха. Одоо эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тэр ч өөрөөс бизнесмен хүн хамт танхим дээр өглөөний цавж уулзтээ. Тэгээ бас энэ судалгаас харилцсан бас ил тодор ярилцсан гэсэн байгаа л да. Хэрвээ тэр компаниудыг ийм нэлээд саяын дурддаг түгээлтэй зогсоох юм уу? Эсвэл одоо Сүхбаатарын талбай дээр түгээлтэй машинуудад тавих асуудал болох юм бол энийг өөрөө нийслэл хариуцсан шүү. Тэгээ би бол танхимын үед бол ийм үйл явцыг болоход бол танхим хариуцахгүй нийслэл өөрөө хариуцсан шүү. Гаргасан шийдвэрийн сөрөг үр дагавар.